Ганагийн сувагт тавтай морил. Ганагийн сувгаас илүү олон сонирхолтой контент сонсдог ном сонсохыг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Фэнг шуйн үнэн учир. Их сурвалж Робомек. Шинэ ажилд томилогдсон эмэгтэй түрээсийн байр хөлслөн ганцаар амьдрах болжээ. Гэвч 2 сарын дараагаас ханиад хурж тодорхой шалтгаангүйгээр биеийн суйлдах боллоо. Эмчид үзүүлвэл цагаан хэрэгслийн хажиг болон гэрийн тоосонцороос үүдэлтэй харшил хэмээн уншилжээ. Эмчийн зөвлөгөөний дагуу гэртээ тогтмол цэвэрлэгээ хийж агааржуулалт хийсэн боловч бие нь сайжирсангүй. Хэдэн сарын дараа амьсгалын дутагдалд орж дөрвөн тусламжаар эмнэлэгт хүргээгдэжээ. Нарийн мэргэжлийн эмчин ишин жилгээгээр хөгцнөөс үүдэлтэй уушгины өрөвсөл туссан байв. Эмнэлэг твтэж байхдаа гэргсэн ээж нь өрөөнийх нь зохион байгуулалт муугас болсон юм биш үү гэж. Эмчилгээ дуусч гэртээ эргэж ирсэн 7 хоногийн дараагаас өвчний шинж тэмдгүүд дахин илэрч эхэллээ. Ээжийнхээ ярьсныг санаж олж уншсан номонд нь хэрв өрөөнийх нь хаалгад сонх нь нэг шулуунд барилдаг бол ажилд амжилт гаргахгүй биедээ өвчин болох нь амархан байна гэсэн байлаа. Номын зөвлөгөөний дагуу өрөөний голд зөврийн хан хаалганы ойролцоо улаан өнгөн чимэглэл тус байрлууллаа. 1 сарын дараа өвчний шинж тэмдэг үгүй болж бие нь бүрэн ил аршсан байв. Зүүн хойд зүг чөтгөрийн зүгт бол хаалгыг тэр зүгт харуулan байрлуулж болохгүй. Урд талдаа цөөрөмтэй айлын герт мөнгө хуралдан үүдний ойролцоо толь тавьбал муу зүйл герт орж ирэхгүй. Эдгээр нь 10 дугаар зууны үед зүүн хятадын нутагт үүссэн хий усны ухаан буюу фэнг шуйн ухаан юм. Фэнг шуйн дэлхийн бөмбөрцгийн өмнөд болон баруун зүгээс ирэх дэлхийн энерги буюу хэн урсгал хүнд хэрхэн нөлөөлөхийг судалж түүнийг амьдрал ах уйда чадварлаг ашиглах хүний аж амьдралыг цэцэглүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн сургаал гэгцээр ирсэн юм. Фэнг шуйд хэн урсгалыг луугаар төлөөлүүлж ойлгодог. Хэрвээ өрөөний зохион байгуулалтыг лууны урсгал тохируулан хийвэл түүний дагуулж ирэх сайн хийг хурааснаар аз жаргалтай амьдрах хэмээн сургадаг юм. Фэнг шуйн сургалт хүчтэй төгсөн Хонконгийн ихэнх орон сууцны барилгыг фэнг шуйн ухааныг баримтлан барьсан байдаг юм. Тухайлбал Хонконг Шанхай банкны барилгын 1-р давхрыг бүхэлдэн нийтийн зориулалттай зам болгон чөлөөлж шалыг аажимшилж их налуу бүхий давлгаа мэд хэлбэртэй хийжээ. Энэ нь луугийн урсгал тохируулсан сайн хийг тогтоох хэлбэр юм. Харин жишээнд дурдж буй гийн өвчин үнэхээр фэнг шуйн ачаар эдгэв. Барилга байгууламжид үзүүлэх салхины нөлөөллийг судалж буй профессор Дэгүүчи гийн өвчний шалтгааныг дулаан уур амьсгалтай орнуудын сууцнуудад асуудал үүсгэж буй конденсацаас үүдэлтэй хэмээн дүгнэж байгаа юм. Энэ нь агаарт усны уур буюу чийг хөрж ус болон конденсацлагдах үзэгдэл юм. Конденсац хэвчлэн галтгоо угаалгын өрөөнд явагддаг боловч усны уур металлаас бусад бүх төрлийн материалд шингэх тул тавилгын ард тал шүүгэний доторх нь олон зэрэг нүдэнд хэлбэр үл харагдах газруудад үүсдэг. Түүнд агаардах тоосонцор наалдах үед тоосонцорыг тэжээл болгон хэрэглэх хөгцөн агаар тархаж хүний биед харшил үүсгэнэ. Хөгцөний харшлаас үүдэн хүний биед бронхит, дерматит зэрэг өвчин үүснэ. Харин харшлаас сэргийлэхийн тулд өрөөнд тогтмол салхилуулга хийж хэд чигшил үүсэхгүй байх нь чухал. Гийн хувьд салхилуулга цэвэрлэгийг тогтмол хийж байсан боловч эхний үед биеийн байдалд нь тодорхой нөлөө үзүүлээгүй. Иймд судлаачид хаалга цонхны хооронд байрлуулсан зөврийн ханны нөлөөллийг судалжээ. Нэг шулуунд байрлах өрөөний загварт агаарын урсгалын туршилт хийж үзэхэд хаалга цонхны хооронд агаарын шулуун урсгал явагдах боловч өрөөний булангуудын орчимд агаар хангалттай хөдөлгөөнд орохгүй байлаа. Энэ нь хаалга цонх нэг шулуунд байрлах үед хичнээн сайн салхилуулга хийсэн ч гийн ор байрлах өрөөний булан хангалттай агаар солилцоо явагдахгүй байсныг харуулна. Иймд ор орчмын ханны конденсац буюу харшлын шалтгаан болсон хөгц мөгөнцөр арилгах нөхцөлгүй байлаа. Тэгвэл өрөөний агаарын бүх хэсгийг салхины урсгалд хамруулахын тулд хаалга болон цонхыг өрөөний эсрэг талын булангууд орчимд буюу диагонал шугамд байрлуулах нь оновчтой болохыг туршилтаар тодорхойлов. Нэгэнт баригдсан өөрчлөх боломжгүй нөхцөлд зөөврийн хан буюу тавилга байрлуулах нь тохиромжтой ажээ. Сүүлд гийн өрөөний голд байрлуулсан хан агаар солилцоог сайжруулж харшлын үндэсийг арилгаж чадсан нь фэнг шуйн сургаалтай нийцэж байна. Фэнг шуйн нутгийн газар зүй цаг агаарын нөхцөлийг судалж үзвэл түүний мөн чанарыг зарим талаар тодорхойлох боломжтой юм. Өвлийн цагт тухайн газар нутагт салхи голчлон зүүн хойд зүгээс салхилж байдаг юм. Энэ салхи шар мөрний сав газараас хийсэн их хэмжээний элс тоосонцрыг зөвөрлөн ирнэ. Хэрвээ гэрийн хаалга зүүн хойд зүг рүү харсан байвал гэр дотор элс орж ирж бохирдуулах амьсгалын замаар дамжин хүний биед нөлөөлөх нь тодорхой юм. Фэнг шуйн анх үүсгэхдээ цаг агаараас салхи уур амьсгалын онцлог нөлөөллөөс хүний бие эрүүл мэндийг хамгаалах удаан хугацааны ажиглалт буюу амьдралын туршлага, орон байр сууцыг урт хугацаанд хамгаалж ашиглах арга ухаанаас бүрдсэн сургаал байлаа.
Гэвч үе удам дамжин бусад бүс нутагт тархахдаа шашинлаг хэв шинжийг агуулжээ. Хаалгавлан цонхонд тодорхой өнгийн эд зүйл байрлуулах зэрэг нь үүнд хамаарна. Фэнг шуйд дөрвөн зүгийг тодорхой өнгөтэй амьтнаар төлөвлөлдөг юм. Хэрвээ хаалга зүүн хойш харсан бол баруун зүгийг илтгэх луу болон хөхөнгийн зүйл тавьж хаалга зүүн хойш бус баруун тийш харсан хэмээн засна. Зүг чигт нөлөөлөх зүйлсийг хүчээр холбож хэн урсгалыг өөрчлөх зэрэг нь шашинлаг ойлголтууд учраа шинжлэх ухаанаар нотлох ямар нэгэн үндэслэл үгүй юм. Дашрам дуртахад мэдээлэл дурдгдсан жишээ дулаан чиглэг уур амьсгалтай нутагт хамаарах учраас манай нөхцөлд нийцэхгүй байж болох талыг анхаараарай. Хүйтэн хуурай уур амьсгалтай Монголын нөхцөлд байр сууцанд төдийлөн конденсац явагддаггүй. Агааржуулалтыг хаалгацсан хонгойлгох бус зориулалтын агаар сэлгэлтийн системээр хийдэг. Мөн хөгц мөөгөн цорос үүдэлтэй харшлын өвчлөлийн тухай мэдээлэл анхаарал татах үс хэмжээнд гардаггүй. Ганагийн сувгаас илүү олон сонирхолтой контент сонсдог ном сонсохыг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Хоёр найз хүүхэн төрлөх хотоос нилээд хол орших эртний түүх дурсгал сүмийн цогцолборыг анх удаа үзэхээр аялалд гарчээ. Гэтэл зорьсон газарт ойр тогтолсон тэр хоёрын нэг болох Аад сүмийн хаалгаар оронгууд баг зэргийн төгшүүрийн хамт өмнө нь энд ирж байсан мэт сэтгэгдэл төржээ. Анх удаага ирж байгаа нь тодорхой учраас тухайн үеийн мэдрэмжийн шалтгааныг олж чадаагүй тэрээр найздаа энэ тухай хэлсэн боловч тоглоом хийгээд өнгөрсөн байна. Гэтэл дараагийн мэдрэмжүүд тэр хоёрыг хоёуланг нь жихүүцүүлнэ. Энэ үнцгийг төрөөд сүмийн дуган тэрний цаана гол сүм дэрэгдэн онцлог хэлбэртэй мод байх ёстой гэдгийг харахаас өмнө зөгнөн хэлэх мэт үнэн хэлсэн байлаа. Учрыг л авалахаар ээж рүү утастаж асуухад хүүхэд байхдаа ч энэ сүмд ирж байгаагүй гэлээ. Энэ сүмийн бурхан ханийн заяа дуудаж өгдөг хэмээгдэж эрт дээр үеэс ганц бие хүмүүсийн цуваа тасардаггүй байж. Сүмийн ойролцоо ганц биеэр амьдарч байгаад нас барсан наг зэгчийн сүнстэй холбож ойлгоход хүрсэн байна. Амьдралдаа анхудаа харж буй юмс уулзаж буй хүн гэрчилж буй үйл явдал өмнө нь хэзээ цаг төхөж байсан мэт санагдах үзэгдлийг урд нь харж байсан хэмээх утгатай Франц үгээр дежаву хэмээн нэрлэжээ. Эрдэмтэд дежавугийн тухай 19-р зууны дунд үеэс идэвхтэй судалж эхэлсэн байна. Энэ үзэгдлийн нарийн учир тодорхой болоогүй байх үед хүмүүс сүсэг бишрэлээс үүдэлтэй 3 янзын зүйлтэй холбож ойлгож байлаа. Эхнийх нь сүнсний тухай таамаглал юм. Нас орсон хэн нэгний сүнс биед шингэж өмнөх амьдралынханд дурсамж тухайн хүний өөрийнх юм шиг санагдсанаас үүддэг байж магадгүй. Дараагийнх нь урд улаан хойд насны тухай бурхны шашны ойлголт юм. Энэ тохиолдолд өмнөх амьдралын дурсамж хадгалагдсан үлдэж одоогийнхтой давхцсан сэргдэг байж магадгүй. Сүүлийнх нь ирээдүйг урдчлан харах чадварын тухай таамаглал юм. Мөн үүнтэй төстэй оюун ухааны нэгдмэл мэдээллийн системийн ойлголт бий. Хүмүүсийн тэрх ямар нэгэн нууцлаг телепатийн аргаар устдын оюун ухаантай холбогдож зарим ой дурсамжийг өөрийн мэд хүлээн авдаг байж магадгүй. Мөн сүүлийн үеийн зарим хүн бидний амьдардаг матрикс ертөнцийн засвар хийгдэж байгаагийн илрэл гэж хэлж ч магадгүй. Гэхдээ эдгээр бүх таамаглал шинжлэх ухааны үндэслэл нотолгоогүй учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэгвэл нейрологч эрдэмтэд энэ үзэгдлийн учир шалтгааныг тархины санах байн механизмтай холбон тайлбарлаж байгаа. Бидний ой дурсамж тархины гүнд барилгах хиппокамп хэмээх хэсгээс хамаардаг. Тэнд үүссэн ой дурсамж тархины гадарга буюу cerebral cortex-т мэдрэлийн эсүүдийн холбоос буюу сүлжээ байдлаар хадгалагдана. Энэ сүлжээгээр бага хэмжээний цэглэгаан гүйдэл гүйх үед ой дурсамж сэргдэг. Өөрөөр хэлбэл ой дурсамж хадгалагдахад мэдрэлийн ямар нэгэн эс биш тэдгээрийн хоорондох холбоос гол үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ сүлжээг эрэгтэй бэ, эмэгтэй вэтэй болсон үйл явдлаар жишээ болгон авч үзье. Эмэгтэй вэ болцсон газар голын эрэг гүүрийн ойролцоо мөхөөлдөөс бэлэг гэх мэтийн түлхүүрүүд мэдээллийн сүлжээ байдлаар холбогдож нэгэн ой дурсамж болон бэгийн тархинд хадгалагдана. Гэхдээ энд нэгэн онцлог үзэгдэл ажиглагддаг юм. Дурсамжийн олон дахин сэргэн санах эсвэл огт мартдаггүй онцгой үйл явдлын дурсамжийн үед мэдрэлийн эсүүдийн хооронд цахилгаан гүйдэл олон удаа давтагдан гүйх тул холбоосыг хүчрхэгжүүлдэг. Гадаад хэл сурах үед шинэ үгсийг олон дахин давтан дуудах, бичих арга олон хүнд үр дүнтэй байдаг нь тархины энэ онцлог тулгуурладаг байна. Нөгөө талаас хүчрхэгдсэн холбоосууд дурсамжийг эргэн санахад хэлбэр болгодог юм. Тэгвэл эсэргээр бараг санаанд ордоггүй дурсамжуудын хувьд мэдрэлийн эсүүдийн холбоос суларч эцэстээ тасрахад хүргэнэ. Ойн жимээр олон хүн явах тусам жим тодорч өргөждөг бол хүн явха болсон зам бүдгэрч арилдагтай адилхан. Хэрв эрэгтэй бэ олон хүнтэй учир ургуулдаг хөнгөн явдалтай нэгэн бол цаг хугацаа өнгөрөх тусам түүний өмнөх болцооны дурсамжууд мартагдаж эхлэнэ. Дээр дурдсан жишээний хувьд эхлээд гүүр, бэлэг, эцэст нь эмэгтэй вэ мартагдана.
Харин мөхөөлдөс голын эрэг болцоо гэсэн 3 түлхүүр тэдгээрийн хоорондох холбоос л үлджээ. 5 жилийн дараа эрэгтэй Б эмэгтэй Дтэй өмнөхөөс өөр хотод голын эрэг дээр болцов. Энэ үед эмэгтэй санамсаргүйгээр мөхөөлдөс идэж тарвал эрэгтэй Б-ийн дурсамжинд үлдсэн 3 түлхүүрийн хоорондох холбоос эргэж энэ эмэгтэйтэй урд нь яг адил байдлаар болцож байсан мэт санагдана. Өөрөөр хэлбэл өмнөх болцооны дурсамжийн бүрэн бус мэдээлэл өнөөгийн болцоотой санамсаргүй давхцснаар дежавуг мэдэрнэ. Судлаачид дежаву үүссэн шалтгааныг илрүүлэхээр хамгийн ихэнд дурдсан Агийн гэрт очиж фото зургийн альбомыг шалгаад өмнө нь дээрх сүмд очиж байгаагүй тогтоожээ. Гэтэл түүний хүүхэд байхдаа гэр бүлийн хамт өөр нэгэн сүмд очиж байсныг илрүүлэв. 6 настайд очиж байсан сүмийн гол урилгын гадна байдал 20 жилийн дараа анх удаа очисон сүмийнхтэй тун адилхан байлаа. Мөн гэр бүлийнхнээсээ төөрч айж төгшсөн тухайн үеийн сэтгэгдэл сүүлд очисон сүмийн гадна байдлыг харах үед сэргэжээ. Сүмийн төстэй байдал дежаву үүсгэх нөхцөл болсон гэдгийг ойлгож болох боловч дугуйн онцлог мод зэргийн байрлалыг хэрхэн мэдсэн нь тодорхойгүй. Гэтэл судлаачид гэр бүлийн видео бичлэгийн архиваас сүүлд очисон сүмийн суртал шалгааны бичлэг бүхий хурцгийг олжээ. Өмнө нь энэ хурцгийг үзэж сүмийн тухай зарим мэдээлэл тархинд нь хадгалагдсан үлдсэн байна. Хүүхэд байхдаа очиж байсан сүмийн гадна төрөх тухайн үеийн буюу төөрсөн айдас видео бичлэгийн мэдээлэл ой дурсамжийн шинэ холбоос үүсгэж сүүлд сүмд очих үед харсан зүйлстэй санамсаргүй давхацснаар дежаву үүсжээ. Дежавугийн нийтлэг тохиолддог нэг хэлбэр бий. Та Е-Ё хоёрыг танхим дотор муудалцаж явахыг хараад энэ хоёр өмнө нь бас л ингэж муудалцаж байсан одоо тэдний хооронд орж эвлэрүүлэхийг оролдох болно гэж бодтол ёсоор боллоо. Бодит байдалд та өмнө нь Ж-З хоёрын хэрүүлийг ил ирж салахыг харсан. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам Е-Ё Г нарын тухай мэдээлэл таны тархинаас арчигдаж танхим хэрүүл эвлэрүүлэх гэсэн 3 түлхүүр холбоосын хамт үлдсэн байна. Таны тархи эдгээр холбоосыг нэгтгэн Е-Ё Г нарыг Ж-З ил нараас орлуулан дежаву болгож харжээ. Айдаст амархан автдаг сэтгэл түгшимтгий эмзэг мэдрэмтгий хүмүүс дежавуг хялбар мэдэрдэг байна. Хүн ямар нэгэн үйлдэл хийх үед тархи нь өнгөрсөн үеийн дурсамж үзэж харсан зүйлстэй өөрийн мэдээлгүйгээр харьцуулалт хийж үйлдэлээ хэрхэн хийхийг шийдэж байдаг. Эмзэг хүмүүсийн дэрх яг одоо мэдэрч байгаа сэтгэл тавгүйтлээ арилгахын тулд өнгөрсөн туршилгаасаа хэрэг болохыг нь хичээнгүйлэн хайдаг. Үүний улмаас өнгөрсөн дурсамжийн үлдэгдэл холбоосууд хялбар сэргээд дежавуг илүү олон удаа мэдрэх хандлагатай байдаг. Мөн бүхнийг өөрөө хийж үзэх, юм бүхэнд оролцох дуртай эдвэхтэй хүмүүс дежавуг амархан мэдэрнэ. Учир нь тэдний тархинд олон төрлийн дурсамж хадгалагдаж байдаг юм. Хэд мөрөөдөмтгий хүмүүс ч бас үүнтэй адилхан. Тэгвэл ердийн хүмүүс ядрах, стресст орох зэргээр төвлөрөх чадвар алдах үед дежаву их хөвчлэн илэрнэ. Ядаргаанаас үүдэн шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх чадвар буураад тархин доторх дурсамжийн зөв холбоосыг олох чадвар сулрана. Иймд буруу холбоосыг андууран сэргээж бодит байдалтай давхцуулан ойлгосноос дежаву үүсдэг байна. Ганагийн сувгаас илүү олон сонирхолтой контент сонсдог ном сонсохыг хүсвэл subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Та Ганагийн сувгийн контентыг үзлээ. Лайк, share, subscribe хийгээ битгий мартаарай. Чанартай дууралт, чанартай бичлэгийг зөвхөн Ганагийн сувгаас.